шүргээ түншиг та тавиара чи бүхэн энх бас тух байна хэрэг хөдрүүн нүүр бас мөх За ингээд манай багтаарыг live session механик хамтлаг ирсэн байна. Хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За сайн байцгаана уу. Бүгдээрэнд энэ өдрийн мэнд. За механик хамтлагаар ойрын сонь сайхан юу байна. Тэгээд бидэнтэй яг хамгийн сүүлийн сонь сайхан аваалцаач гэж хүсэж байна. За манай хамтлаг хэсэг үе байж байгаа гинт гарч ирдэг. Ичээнээсээ. Тэгээд хамгийн сүүл 2 жилийн өмнө яг тоглолтоо хийсэн. Одоо бид нар өөрсдийнхөө шинэ альбом, шинэ дуу хөгжимтэй 3 дахь цомгийнхоо хөгжимтэй бас хүмүүстэйгээ уулзах гад бэлдээ байж байна. Сая хамгийн ихэнд тоглосон Зөөлөн Мишель гээд дуу яг яаж зохиогдож исэн бэ? Тэр түүхийг бидэнд хуваалцааж бас арай өөр хувилбараар бас бидэнд хүргэлээ. За энд болохоор манай 2 дахь Амар Баясгалант гэж цомгийн Зөөлөн Мишель гээд нэртэй дуу. Тэгээд дууны утга санаа гэх юм бол одоо тэр бидний сэтгэл дотор байдаг өсөж мөрөөддөг тэр диважинтай зүйрлэх үс тэр нотог маань
ийм байгаасаа эсвэл тэр төсөөлөлд байдаг тэр бидний тэр газар маань ийм байгаасаа гэдэг үднээс ер нь ингэж inspired болж хийсэн бүтээл. Тэгээд ер нь бол цомгт маань ер нь хоёр хөлбөрөөр орсон байдаг. Тэгээд бид нар акустик хөлбөрөөр болон бас бүтэн хамтлагаараа нэг тоглодог. Тэгээд та бүхэнд бүтэн хөлбөр баярлалаа. Дараагийн дуу ямар дуу байгаа вэ? Тэгээд бас түүхээс нь авалцаач. Дараагийн дуу бас амар байсан цом байсан. Чонон бүжиг гэдэг дуугаа тоглох гэж байна. Түүх нөө. Тэгэл эхлээд нэг дууны үг гэхээс илүү нэг тийм өгүүлэлт шиг зохиол байсан. Орж ирсэн санаа. Тэгээд тэр зохиол дууны үг болгосон доо нэг ая олж байгаад ер нь энэ ая яг нэг чонтой тааралдаг залуугийн тухай түүхтэй үгтэй байгаа. Үгийн сонирхоод үзэхгүй юу аа тэгэж олоод уншихгүй бол сонсохоор ойлгохдохгүй байхаа гэдэг. Өөр яг тэнд чонон бүжиг дууны тухай түүхийг нь юм ярьж ирсэн тохиол байгаа юу? Зүгээр ярьслан дээр л өгчсэн баг. Яг нэвтрүүлэг дээр ер нь өгч байгаа. Ер нь нэвтрүүлэгт ороогүй мэдгүй. Сүүл хизээ орсон. За тэгвэл яг тэр түүхийг нь сонсох шиг боллоо. Ихтэй илүү яг түүхийг яриад өгчих юм уу? тэгэл та. Тийм. Нэг залуу ингээл хээр ганцаараа ингээл хэрийн хэсвчлэл өөрийгөө чайж байгаа юм уу нэг ганцаараа аялж яваад тэгээд тэгсэн чинь нэг сүрэг чонтой таарад тэгээд эхэндээ айгаад тэгснээ за өөрлөний орсон дайрахгүй юм байна. Дайсагнаагүй юм байна гэдэг ойлгоод тэгсэн чинь ингээ харцаараа ойлголцоод тэгсэн чинь нөгөө нэг альфа чонон баг дагаад яв гэсэн харцаар ойлголцоо. Тэгэнгүүтээ нөгөө чинь хамт дагаал. Тэгэл жоохон үлгэрийн фэнтези. Ер нь жоохон үлгэрийн маягийн зохиомжтой. Тэгэл уулнаас уул руу, үүлнээс үйл рүү хамтдаа хараагаал. Баг нисэж байгаа юм шиг явсараагаал нэг сонин газар ирээд тэгсэн чинь тэр газар нь ингээд янз бүрийн савдгууд ингээд цуглаа чуулцсан. Тэгээ нэг түүдэг гал түлцсэн. Тэр түүдэг гал нь болохоор мод биш зүгээр гал ус хоёр ингээд зэрэг ассан тийм гал. Тэгээд нөгөө залуу чинь энэ юун газар вэ? Намайг яах гэж энд авчирсан бэ гэсэн чинь түүдэг гал руу сайн хар гэж хэлээд тэгээд нөгөө залуу чинь түүдэг гал руу сайн хараад тэгээд өөрийгөө олж харахтаа чоноор хардаг. Тэгээд нэг өөрөө бол нэг чонон сүнстэй нөхөр болж таарж байгаа. Нэг тиймэрхүү. Тэгээ илүү яг одоо илүү энэ дуу бид нар ингээд илүү гоё мэдэрч хамтдаа сонсголоо гэж бодож баярлалаа. За. Нарасара нэгэн тэнгэрт нисэн хүсихүүс хүлдөө нэгэн бимээ нөгөө тал нисэн сүргийн минь чонон сүнс чи хамбай
Баярлаа. Баярлаа. Яг үнэндээ бол өнөөдөр нөгөө нэг бид нар ингэж сууж байгаа та мангар тухгүй л байна л да. Одоо яг бүгдээрээ яг гой хамтдаа бүжиглэмээр л. Тэ зүгээр л загсмаар. Гэхдээ тэгээ өнөөдөр яг тийм боломж байхгүй байна. Гэхдээ 6 сарын 27-нд механик хамтлаг маань өөрсдийн тоглолтоо хийж байгаа. Тэгээд тэр тоглолтын талаар бас мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Тэгээ бид нар яг шинэ цомгоо бичүүлээд 4 дугаар цацсан байгаа. Хүмүүст танилцуулаад одоо яг энэ шинэ дуунуудыг тайзан дээр анх тоглох тоглолт бол энэ тоглолт байгаа. On and off production-ы танхимд тоглолт хийж байгаа. Тэгээд бид нэр нэлээд олон дуу тоглолоо. Амраа эсэнт болон шинэ дуунуудаас тоглолно. Тэгээд 100 данаас жоохон балгуулнаа. Хизээнээс яг механик хамтлаг илүү ийм нөгөө Монгол гэсэн уур амьсгалыг дундаа шингээж эхэлсэн байдаг вэ? Тэр нь бас ямар учир шалтгаантайгаар ч юм уу? Ер нь 100 дан дээр яг зарим дуунууд дээр анзаарч байгаа гитарын хэсгүүд яг тийм Монгол аянууд цаанаас л гарч ирээд идэг байсан. Тэгээ хоёр дахь цомог дээр яг энэ өөрсдийнхөө энэ яг содон шин чанараа хөгжүүлээд илүү өөрсдийн болгоод дуунууд дээр ажиллая. Тэгээд концепт цомог гаргая гэдэг санаа гарч ирээд. Тэгээд амар болсон цомог байна. Яг бүрэн уур амьсгалаар яг Монгол утга санаа, агуулга, ая химнэлтэй болж ирэн гарсан. Одоо тэгвэл амар баясгалан цомгоос хоошоо одоо энэ шинэ гарч байгаа альбом тий. Илүү юугаараа өөр байгаа бол тэгээд бас өөрчлөлтүүд. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг цомог бичсэн түүх амар сонирхолтой байсан шүү дээ тий. Тэрийг бас суулцах хэрэгтэй. Бүр манай хамтлагийг бас мэдгүй хүмүүс баг тойргийг үзчихэж магадгүй. Бид нар механик байна. Өнөөдөр бидэндээ цог жамуух маань бөмбөр тоглож байна. Тэгээд бид нар бол яг анх 2004 оноос хойш ер нь хөгжим тоглож эхэлсэн. Тэгээд илүү өөрсдийнхөө сонирхлоор 10 жилийн нэг ангийн хүүхдүүдээс учраас яг сонирхлоороо илүү энэ хөгжим рүү татагдаж яг бүгд өөрсдөө сонирхлоороо сурж тэгээд янз бүрийн дуунууд coverлж явж байгаад ерөнхийдөө дараа нь өөрсдийнхөө хөгжмийг хайж эхэлсэн. Тэгээд илүү хамтлаг гэхээс илүү дотны найзууд байсан учраас бас энэ өөрсдийгөө хайх, шинэ хөгжим чиглэх энэ үйл явц маань илүү энэ оригинал хөгжим гэж юу гэдэг яг биднээс ер нь юу гарах вэ? Өөрсдөө одоо монгол хүмүүс учраас ер нь бас ялтчгүй энэ монгол хэмнэл аялгау шингэсэн тийм юмуд гарч ирсэн л тамиртаж болоосоо гэл тэгээ чанан бүжигч гэдэг юм. Ер нь хүсэмсээгүү тийм хайлтын үр дүнд ер нь энэ аялгауунууд ийм хэмнэл. Тэгээ тэрийг илүү амар ойсгалан дээр илүү шигтгэж өгсөн. Тэгээд одоо энэ 3 дахь альбом маань ч гэсэн хүсэмсээгүү бас л биднээс яг энэ амар ойсгалантын дараагийн үргэлжлэл болоод тэгээд Awakening гэдэг одоо энэ цомгийнхоо эхний хэсгийг Awakening гэж нэрлэжээд байгаа. Тэгээд та бүхэн бас одоо энэ Spotify бүх платформуд дээр сонсч болно. Тэгээд энэ альбомны илүү онцлог гэх юм бол бас яг бид нар амар ойсгалантаас хойш одоо ингээд нэлээд олон жил өнгөрсөн. Тэгээд бидний хувьд болохоор манай хамтлаг бол илүү юм байнгын идэвхтэй хүмүүст ингэж үзэгч харагддгүй боловч бас яг уран бүтээл маань бол бидний дотор ингээд үргэлжилж идэг. Тэгээд энийг хэсэг хугацаа өнгөрсөн боловч бас бид нар илүү ингээд барьж авч цомгоо хийсэн байгаа. Тэгээ одоо ер нь цомгийн маань бичлэг дууссан. Mixing mastering эхний 4 дуун ингээд хүмүүст хүрэхэд бэлэн болоод энэ тоглолтын дээр бас шинэ дуунуудаа анх удаа амьдаар тоглоно. Таиландд бөөнөрөө цуглаж байгаад хийсэн байсан. Тэгээ цомог дээр нь ажилласан инженер тоглолтын дээр ирж байгаа гэж сонссон. Тэр бас ямар студ дээр ажиллав, ямар хүн ирж гээ. Эхлээд хоёр талаасаа цуглаж байгаа хгүй. Манай хоёр нь Австрал, хоёр нь Монголд байдаг. Тэгээд дундаа уулзаа үл яасан юм бэ. Тэгээд
яг нэг газараа төвлөрөө дөрүүлээ яг нэг хувийн амьдралуудаасаа тусдаа дөрүүлээ ингээд вакуумжуулаад тэгээд Бангкокт эхэлж суглаад нэг 2-7 хоног бэлтгэл хийж байгаа. Тэрэн дээрээ шинэ ая дууны санаануудаа найруулж оролдож байгаа. Дараа нь Косамо гэдэг арал дээр Sunrise гэдэг residential studio амьдрангаа бичлэг хийж болдог тийм студи. Тэр студид яг 7 хоног байрлаж дуунуудаа бичсэн. Тэгээд саунд инженер Liam гэдэг Франц залуу бас манай дуунууд дээр нэлээд их инструмент нэмж өгсөн. Саунд, гитар, кийборд. Тэр нэмэлт гитар, кийборд цаа чин тоглох үүднээс ер нь ирж байгаа. Ингээд тайзан дээр ер нь 5 ялангуяа шин дуунуудыг тоглох юм. Тэгээд концепт цомог гэж амар баясгаланд дээр ярьж исэн шиг яг энэ шин цомог бас тэгж анзаарч байгаа. Одоо анзаарч ивэл би яг энэ өмссөн байна. Тэгээд бас дээрэс нь энд яг тэр аягнууд тавигдсан. Энэ ямар утга учиртай юм бэ? Энэрт ярих юм уу? Тэгсэн дээр баха. Монгол юм байна да тий. Энийхтэй нөгөө нэг манай ус хийцэн байгаа шүү бид нар те. Тий нэг яралтан тэгээд аз жаргал байгаа хэлээ. Тэгээс энэ зүгээр сонирхолтой санагдсан нэг хамтлагийн мерчийг гаргах санаан дээр бас ярилцж явж байгаа. Тэгээд энэ Awakening гэдэг цомог маань бас айгүй удаан дуушсан. Тэгээд нөгөө амар хэсгэлэнтээс бас яг хаашаа явах вэ гэдэг ингээд айгүй удаан гацаатай амар хэсгэлэнтийн үргэлжлэл байх хэрэгтэй юу эсвэл амар хэсгэлэнтээс өөр байх хэрэгтэй юу? Амар хэсгэлэнтээс нэг левел дээшлэх хэрэгтэй юу? Ингээл амар их ингээд дотроо өөрсөндөө төвөгтэй хэрэггүй хүлээсийг айгүй би өөртөндөө бид нэр өгсөн юм билээ. Тэг яг хамгийн сүүлд за зүгээр л гарч байгаа юм аа ингээд дотроос гарч байгаа юмыг ингээд ургуулад өөрийнхөө нь байлгаад ингээд энэ дуунууд маань амар natural ингээд өөрөө ургаад гарч байгаа хгүй. Тэгэхээр айгүй хүчлсэн учраас бас жоохон гацсан. Тийм учраас ингээд тэр гацаанаас ингэж бас ингэ сэрж байгаа процессын үйл явц явж байгаа. Тэгэл энэ биднээс ингээд хөгжим хийхгүй үед маань ингээд байнга л аялгуунууд ингэж орж ирж дууддаг тий. Тэгэхээр ингээд байгаль дэлхийн хов хөний сүнслэг тийм дуудлагууд байнга орж ирж байгаа. Тэгэхээр тэр болгоныг л ингээд нийлүүлээд энэ Awakening гэдэг концепт дотор энэ ороод байгаа. Тэгээд энэ гоё нүдний график артыг болохоор артист Hesco бас зурсан байгаа. Тэгэд энийг болохоор бид нарт амар таалагдаад тэгээд ингээд гоё мерч болгоцсон. Тэгээд энэ мерчийг бас таалагдвал тоглолтоос аваарэ. Тэгээд аягны доор ингэж бас Монгол маань энэ уралж хийсэн байгаа юм аа. Энэ яг маш цөөхөн тоотой байгаа гэж сонссон. Тэгээд бидэнд яг шин цомогтойгоор ингээд дахин ирж байгаад маш их баярлаа. Тэгээд хүрэлцээрсэн бас баярлаа. Баярлалаа. Багтаргийнханд бас баярлалаа бид нарыг урьж оролцуулжаад тэр ойрд ингэж дуунуудаа тоглоагүй хүмүүсийн өмнө. Тийм шүү. Одоо яг шин цомог болоод яг тоглолтынхоо дөнгөж бэлтгэл дээр явж байна. За өөрөөр Дараагийн дугаа явах. Тэгээ. Дараагийн дуу болохоор та бүхэнд амар өсгөлэн цомгоосоо бүүэ гэдэг үг зориулъя.
Замлан хорвогийн завин барсан сүрдий үртэндээ сүрдэн суугаа зүрх сэтгэл
Баярлаа. Яг хамтлагаараа дөрүлээ ингэ цуглахгүй ба шүү дээ. Хэсэг цаг хугацаанд. Тэгэнгүүт тэр үеүүдэд яг хамтлагынхаа хэр санддаг вэ? Тэгээд цуглаад хамтдаа тоглоход ямар байдаг вэ? Мэдээж маш их сандаг. Тэгээд яхаа. Яг энэ хүмүүсийг яг хов хүний нь бол нэг санахгүй. Зүгээр тэр хамт тоглох тэр хөгжмийн мэдрэмж маань өөрөө энэ тэр нэг өөр энерги, өөр орон зай, өөр цаг хугацаа гэл хэдийнэ бий болгоцолж тэрийг илүү их эрэл одоо сандаг. Тэгээ мэдээж бас тэрийг хүмүүстэй хуваалцах тэр тайзан дээр тоглох мэдрэмж бол бас үгээр хэлшгүй өөр мэдрэмж. Тэгээд тэрийг бол маш санахгүй харахгүй. Тэгээд сүүлийн дууг яг сонсохын өмнө механик гэдэг нэр яг ямар утгатай вэ? Яаж өгөгдсөн бэ? Тэрийг тэгээд сонсоод тайлбарлуулад сүүлийн дууг сонсмоор байна. Баярлалаа. Үг нь бол олдмол үг юм утгатай үг биш. Механикийг буруу бичээд сонирхолтой санагдал нэр болгоцсон. 9-р ангитай. Физик хичээл дээр. Тэгээд утга нь бол одоо тэгээд бидний дуу хөгжим юм да. Тэгээд үргэлжлүүлсэнд маш их баярлалаа. Тэгээд тоглолтод амжилт хүсье бас энэ зунжангаа хамтдаа байх нэ. Баярлалаа. За. Баярлалаа. Баг тойргийнхныг болон үзэгчтэй бүгдийг бас механикийн тоглолтын дээр урьж байна. Тэгэхээр бидний бас он дофтер хийж байгаа тоглолтын дээр ирж илүү юм илүү дотгошоо чиглэсэн. Тэгээ бид нар бас юм дотор заалан тоглох дуртай манай хамтлаг. Тэгээд энэ үзэгчтэй илүү ойрхон бүгдээрээ тийм гоё тоглолт болох гэж найдаж байна. Тэгээд та бүхнийг урьж байна. За сүүлийн дуу нь ямар дуу байгаа вэ? За та бүхэн сүүлийн дуу амар эсгэлэн цомгосоо савдаг гэдэг үг зориулъя. Энэ дууны тухайд гэх юм бол яг одоо хүн төрөлхтөн байгаль ихтлгий тэгээд бидний ихтэйгээ зүйрлдэг энэ байгаль гэх юм яг ямар хүнээс шалтгаалаад ямар байдалд орчод байгаа лээ. Тэгээд энэ нь бол илүү манай хамтлагийн дуунууд илүү юм үлгэр домог ярьж байгаа юм шиг юм маягтай гар одоо шүлгэн их хвчлээ явах нь илүү нийцдэг тэгж санагддаг. Тэгээд 90 уулын эмгэн шулуун мэлээ хэрэг галуу гурвыг илдэж хөөгөө дуусгах нь урдаас ирдэг улаан мангас ургаа модын үеийг тастаад амар заяа үзүүлэхгүй нэ. Тэ баруунаас ирдэг баахан чөтгөр бархирч балга усыг минь аваад одох нэ гэх мэтчлээ одоо. Энэ хүн төрлөختөн ер нь байгаль өөрөө энэ бүх юмыг юулээд буцаага гисгээдэг. Тэр байгалийн хуулийн талаар л өдөр хийсэн дөө. Тэгээ та бүхэн зөвлөө.
Margis Vado siga vado du cre Sarri sedar samt goden tjudar Säkring in och tigmen Samma kärkiklen Kedegnen Damjuden her giet zout goed met men en min tronen men ingen Ich was mit nie udgigim Ich muminen zigen reche Aurlir ser esvi irja Ирсэнд баярлаа. Хоног хамтлагтаа маш их баярлаа.